За эрхэм төлөөлөгчдөө нийслэлийн иргэдийн төлөвчдийн ээлжит 6 дугаар хуралдаан товсон цагтаа амжилттай хуралдаж нийслэлийн 2017 оны төсвийг хугацаанд нь хэлэлцэж баталж өөр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ирэх жил улс орны хувьдч нийслэлчүүдийн тухайд онцгой хариуцлагатай жил байх болно. Тодруулж хэлбэл ирэх он хариуцлагын жил байх болно. Монгол Улсын засгийн газар эдийн засгийг 18 сарын хугацаанд докторжуулж хямралаас гаргах шахуу хөтөлбөр дэвшүүлсэнийг бид нийслэлд сайн зохион байгуулж хэрэгжилтийг хангах учиртай. Түүнээс гадна та бидний сонгуулийн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн зорилт иргэд сонгогчдод өгсөн амттай хэрэгжүүлэх чиглэлээр цаг хугацаатай уралдан маш олон зүйл хийж бүтээх цаг хугацаа өмнө байна. Үйл ажиллагааны 2017 оны гүйцэтгэл үр дүнгээс та бидний цаашдын ажил бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилт мөрийн хөтөлбөрийн хувь заяа ихээхэн хамаарах болно гэдгийг сануулж хэлье. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын нийт удирдлага, ажилтан, мэрэгжилтэн бүрийн хүчин чармайлт, сэтгэл зүтгэл, ажлын уялдаа, холбоо, зөв зохион байгуулалт, хариуцлага, сахилга бат, гүйцэтгэлийн хяналт юу юунаас чухал болохыг зориуд онцлон тэмдэглэж байна. Нэн ялангуяа хариуцлагатай албан томилогдсон удирдах албан тушаалтнууд онцгой манлайлалд үзүүлж санаачлагтай ажиллаарай. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, 2017 оны төсөв, нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж хэд ерөнхий бодит амьдралд наадцгүй ярьж улирал жилийн эцэс бэлэлт гаргаж цаасан тайлан үйлдвэрлэх төдийхнэр ажлаа аргацааж хэрхэвч болохгүй. Дээрх бодлогын баримт бичгүүдийн зүйл заалт нэг бүрийн хэрэгжилтийг өдөр болгон хянаж гүйцэтгэхэд үр дүн бодтойгоор тооцож бие биеэ хуурам мэхэлсэн башир аргаар биш иргэдийнхээ сэтгэл ханамжинд тулгуурлан шинэлэг арга барилаар ажиллах нь юу юунаас чухал байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан шийдвэрийн биелэлтийг хэрхэн хангаж байгаагийн хамгийн шударга бөгөөд бодит тайлан бол нийслэлчүүдийн ахуй амьдралд гарч буй өөрчлөлт гэдгийг ажил хариуцсан албан тушаалтнууд өдөр бүр санаж ажиллаарай. Улс орны эдийн засаг, төсөв хөрөнгийн байдал хүндхэн байгаа хэдий ч бид нийслэл хотынхоо 2017 оны төсвийг алдагдaltaгүй байхаар тооцож баталлаа. Нийслэлийн бүх харьяа газар агентлагууд хуулийн хэрэгжилтийг чанд сахиж ажиллахыг хатуу сануулж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, нийт төлөөлөгчид төсвийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийг хянах чиглэлээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд итгэх санаачтай ажиллахыг хүсье. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6 дугаар хуралдаан төлөвсөн асуудлаа амжилттай хэлэлцэж дууслаа. Ажил хэрэг санал шүүмжид өрнүүлэн зөв зүйтэй санал гаргаж нэгдсэн хуралдаан болон намын бүлэг хороодын хуралд идэвхтэй оролцсон нийт төлөөлөгчдөө талархал илэрхийлье. Мөн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг холбогдох хууль журамд нийцүүлэн чамбаа боловсруулж хуулиар тогтоосон хугацааны дотор иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьж хурлын бэлтгэл хангах ажилд итгэх санаачлагтай оролцсон нэгдсэн хуралдаан намын бүлэг хороодын хурлын үед төлөөлөгчдийн асуултанд тодорхой хариулт өгч шаардлагатай мэдээлэл хангаж хамтран ажилласан нийслэлийн засаг дарга, түүний орлогчид, тамгын газар, загчийн ажлын алба, дэргэдэх хэлтэс албаны дарга мэрэгчлэнүүдэд талархал илэрхийлье. Хуралдааны ажиллагаа үүгээр өндөрлж байгааг мэдэгдэе. Баярлалаа.